Өглөөний мэнд залуусаа. За одоо 14 минут 13 минутын дараа NZ-ийн том мэдээ гарах гэж байна. За тэгээд бидний бол байнгын ордог мэдээ байгаа. За миний хувьд бол мэдээж бол яг одоогоор Forex арилжаан дээр бол ямар нэгэн алдагдлал хүлээгээгүй ганц мэдээ байдаг. NZ-ийн мэдэн дээр бол би бол байнгын ордог бол байгаа. За яагаад ордог түүхийг нь бол би хичээлүүд дээр зааж исэн те. За тэгээд NZ-ийн мэдээний хувьд гэхээр за ер нь баталгаажлалтын хувьд ямар баталгаажлалтууд одоогоор байгаад байна вэ гэхээр за NZD-USD-ийн хувьд гэхээр за энэ 4 цагийн одоо нэлээд хүчтэй рейс бол бариад явж байна. NZD-USD-ийн хувьд тэгэхээр бол яг хуу 4 цагаараа ингээд харахад бол за 4 цагийн candle дуусах болоогүй учраас энэ рейсээ бариад бас доошогоо ийшээгээ 60 300 ирлээ унах юм болоо гэж бол харж байна. За NZD-USD-ийн хувьд бол NZD каттай яг адилхан юм. За гэхдээ энэ хоёрт болохоор нэг зүйл нь юу ямар ялгаа байгаа вэ гэхээр дуу сонсогдож байгаа үстэй. Сонсогдохгүй байна гэж бичээд байгаа юм. Сонсогдохгүй байна уу те? Хэвэн байна уу те? За NZD CAD-ийн хувьд гэхээр бол яг хуу ямар баталгаажлалт надад ирж байгаа вэ гэхээр за NZD CAD 4 цагийн нэлээд хүчтэй рейс сэтэлсэн боловч за одоо энэ дээр та бүхэн харах юм бол ингээд сэтэллээ шалгалаа. Уг нь бол ингээд дээшээ ингээд нэлээд бас өсөлт үзүүлэх байсан боловч бас энэ өсөлт дээр бол явж чадаагүй учраас доошоогоо одоо шалгасан одоо сэтэлсэн спортоо дахин шалгаад за тэгээд бол доош ер нь унах юм болов уу гэж бол харж байна. Тэгэхээр цаг нь л өөр байгаа болохоос NZD-USD, NZD-CAD хоёрыг адилхан байгаад байна. Тэгэхээр бид нар өнөөдөр юу гэж харж байгаа гэхээр NZD-XX-ийг унаад XX-NZD өснө гэдгээр харж байна. За тэгээд бусад хослолуудын хувьд гэхээр за Pound NZD-ийн хувьд гэхээр бол яг тодорхой баталгаажлалтыг бол Pound NZD өгөхгүй байгаа. За гэхдээ бол зүгээр яг энэ дээр ингээд ийм спорт барьж байгаа. За ийм баталгаажлалт өгж байгаа Pound NZD-ийн хувьд. Тэгэхээр бол магадгүй баг зэргийн савлгаа орж ирж магадгүй гэж тооцоолох хэрэгтэй. За тэр нь ямар савлгаа вэ гэхээр за ийшээгээ ингэж орж ирээд за ингээд дээш өргөлжсөн өсөлтөд явуулж магадгүй гэж бол харах хэрэгтэй. За нэг 20-30 pp-ийн савлгаа орж ирж магадгүй гэдгийг бол тооцоолоорой. За тэгтээ бол ер нь бол NZD-ийн хослолын хувьд гэх юм бол уг нь бол савлгаагүй уг нь бол сайхан л явдаг. Тэгэхээр NZD өнөөдрийн ерөөсөө л гол баталгаажлалт авч байгаа нь NZD-USD л юм байгаад байна. За евро NZD-ийн хувьд гэхээр бас ингээд 4 цагийн ингээд хөөрхөн спорт бариад ирж байгаа. За тэгээд за өнөөдрийн хамгийн одоо бид нар чинь нөгөө ямар хослол нь хамгийн одоо өнөөдрийн эрсдэл баг вэ гэдгийг байнга ярьдаг те. За энэ хослол нь бол мэдээж бол NZD-USD-ийн хослол. За NZD-USD-ийн хослол дээр гэхээр stop loss нь бол өсрэл нэг 10 pip бол байна. Тэгэхээр NZD-USD дээр бас орох юм бол бас арай эрсдэл багтай. За Pound NZD-ийн хувьд гэхээр бол мэдээж бол эрсдэл бол өндөр бол байдаг. Гэхдээ нөгөө та бүхэн бас нэг зүйлийг санах хэрэгтэй. Мэдэн дээр stop loss TP бол авдаггүй гэдгийг те том power candle гарч ирээд явах юм бол stop loss TP авдаггүй учраас та бүхэн эрсдлээ менежментээ сайн бариарай. За хичнээн миний одоо алддаггүй хослолч гэсэн. За гэхдээ энийг бол хүн бол тааж хэлж болохгүй те. За ингээд чи ингээд 100% орцгоо гэж бол хэлж болохгүй учраас та бүхэн эрсдлийн менежмент гэдэг зүйлээ ерөөхдөө сайн барьж арилжаа хийгээрэй. За тэгээд маргааш бол бидний бол хүлээдэг нөгөө CPI. За энэ CPI дээр бол маргааш бол бас лайв арилж байгаа шууд орно. Орой 8:30-аас. За лайв хэдээс эхлэх вэ гэхээр за нэг 8:15-аас лайв эхэлнэ. За тэрнээс өмнө бол би ерөнхий хослолуудаа хараад за 8:15-аас ер нь ямар шалтгааны улмаас орж байгаа вэ гэдгээ та хэдэд хэлээ. Тэгээд хэдүүлээ лайв арилж байна. За дэлгэцэн дээр маргааш шеэрлэх нь бол XM-ийн $500 аккаунт бол байна. За тэгэхээр маргааш биднэрт бол маргааш чинь наадмын өдөр бас болж байгаа тий. Тэгээд манай бас арилжаанд орохгүй залуучууд маань бас сайхан наадарэ гэж хэлье. За мөн одоо энэ нөгөө спин байна тий. За манай академийн зүгээс залуучуудаа урамшуулах зорилгоор
За 500 мянган төгрөгийг 10 хүн хувааж өгнө. Нэг хүний одоо 50 мянга гэхүүдээ те зөвхөн спин эргүүлэл хин азтай ондоотой байна вэ гэдэг нь бол авах боломжтой. Энийг бол 10 15-д бол яг нөгөө биднэрт групп байгаад байгаа ш те. Групп дээрээ бид нэр сайхан лайв арилж яваад аздангаа шалгаруулад за тэгээд энэ дээр бол ямар нөхцөл байгаа вэ гэдгээ тухайн үед нь яг эхлэхээс танилцуулнаа. За тэгээд арилжаандаа хэдүүлээ ороход евро NZD-ийн хувьд тэгэхээр бол иймэрхүү баталгаа ажилттай байна. Евро NZD ер нь бол NZD-ийн хослолын хамгийн эрсдэлтэй том нь болохоор pound NZD, евро NZD байдаг. За манай залуучууд бол баг мэддэг болсон. NZD USD одоо 100 pip явлаа гэхэд одоо pound NZD, евро NZD 200 pip явах жишээ нэ тий. Миний хувьд болохоор яаж ордог вэ гэхээр би болохоор pound NZD, NZD USD дээр ордог. Яагаад NZD тэр хоёр дээр ингэж ордог вэ гэхээр яагаад одоо хоёр хослол одоо pound NZD, евро NZD дээр ордог вэ гэхээр энэ хоёр нөгөө маржингаас шалтгаалдаг. За pound NZD, евро NZD-ийн хувьд бол нэлээд өндөр маржин одоо шаарддаг учраас за би хажууд нь болохоор нөгөө NZD USD чинь бас маржин шаардах нь бага байдаг болохоор тэгэж ордон шүү. Тэрнээс бол яг уг нь бол хоёр хослол дээр хоёулын дээр нь орох боломжтой байсан чи ийм шалтгаантай байгаа шүү залуусаа. За тэгээд ямар ч байсан тэгээд евро NZD-ийн хувьд гэх юм бол стоп лоссыг бол ийшээгээ оруулж ирж тавиараа ийшээгээ. За тэгвэл энэ нөгөө нэг яг нөгөө CPI non farm энтер шиг бол бас шууд огцон power candle явах нь бас бага байдаг тий. Тэгэхээр гэхдээ бас зарим үед бол амар хүчтэй хөдөлгөөн орж ирдэг учраас өнөөдрийн дахиад хэлэхэд хамгийн одоо эрсдэл багтай хослолууд нь бол за NZD USD, NZD CAD, Австрали доллар, NZD Швейцар франк, NZD йен гэсэн хослолууд байгаа шүү одоо. За яг энэ дээр над дээр нэг таалагдахгүй зүйл нь NZD Швейцар франкийн хувьд тэгэхээр ингээд нэг ингээ гараад ирсэн байгаа байхгүй юу. Тэг ингээд харж байна та бүхэн. Энийг ингээд сэтлээд. Гэхдээ энэ дээр нь рейс барьж байгаа ингээд. Яг энэ л зүгээр нэг баг зэргийн надад бол таалагдахгүй байгаа. Гэхдээ яг том юугаараа бол ингээд ийм тренд лайнтай бас байгаад байгаа. За энэ л ерөнхийдөө бол надад бол таалагдахгүй байгаа. За бусдаараа бол гайгүй. Гэхдээ энэ NZD USD нэлээ одоо өндөр бас рейс хүчтэй рейс барьж байгаа юм. NZD CAD-ийн хувьд тэгэхээр бас нэг иймэрхүүгээр л стоп лосс нэг 10 pip стоп лосс тавиад за ийшээгээ. Энэ сэтрэл ийшээг орж ирэх юм бол тэгтээ бол NZD Швейцар франкийн хувьд гэмээр шууд ийм хөдөлгөөн бол явах нь бол бага л да. Тэгтээ ямар ч хэсэг нэг ингэж бол харах боломжтой гэж бол болно. Тэгэхээр эрсдэл багтай ослолууд дээр ч гэсэн та бүхэн өөрсдөө сонгоод арилжаа хийгээрэй. За NZD за тэгэхээр ямар ч хэсэг иймэрхүү бол байгаад байна. За тэгээд дахиад хэлэхэд бол эрсдлийн менежмент гэдэг зүйлээ сайн барина шүү залуусаа. Би хэлээд байгаа тань нэг арилжаагаар дансаа шатажлахгүй гэдэг зүйлийг. За тэгээд энэ дээр бол 10 pip стоп лосс учраас бас гайгүй. За энийг жоохон дээшлүүлэх гэх юм бол за нэг 20-30 pip стоп лосс бол тавил ингэж орж ирнэ. Энэний дээр ер нь бол эндээс дээшээ сэтлээд явхад бол хөдөлгөөн бол ер нь дээшээгээ л гэж бол харахаар байгаа. За тэгээд том цаг дээрээ болохоор чин мөртлөхөн мөр гэсэн паттерн байгаад байгаа шүү дээ. Энд чинь бүр 7 хоног дээр шүү дээ. Ийм тренд лайнтай байна уу баг? Ийм байна уу те? За бид нар бол энийг харсан мөр, толгой мөр гэсэн. Тэгэхээр бол NZD-ийн мэдээ одоо мэдээгээр ингээд дээшээгээ одоо явах юм бол за мөртлөхөн мөр гэсэн паттерн магадгүй үргэлжилж яваад ийм хөдөлгөөн явж магадгүй. Тэгэхээр свинг арилж байгаа бас орж ирэх боломжтой гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр энэ хэдэн PP 188 PP свинг арилжаа болно гэсэн үг. Тэгэхээр та бүхэн ч гэсэн энэ арилжааг бас харахад илүүтэхгүй шүү. За тэг ямар ч үсэн иймэрхүү байна да залуусаа тэгээд за found USD-ийн хувьд гэхээр та бүхэн бас ийшээгээ ингэж орж ирээд ингээд доош уналт бол харах боломжтой болоод ирж байгаа нэг цаг дээр. За тэгээд юун дээр чин энэ found NZD дээр бол ямар ч баталгаажил байхгүй байгаамаа. Яг үнэндээ бол ямар ч баталгаажил байхгүй. Баталгаажил дөрөөсөө байхгүй хөхгүй байгаа. Тэгэхээр хэдүүлээ NZD USD гэж харъя дөө.
За тэгээд мэдээ эхлэхээс 30 секундын өмнө ордроо та бүхэн нээгээрэй. Тэгээд эрсдлийн менежмент гэдэг зүйлээ сайн бариарай залуусаа. За тэгээд би микрофоноо түр хаач. Тэгээд миний хувьд бол яг 9:59 гэдээ арилж байгаа нэ. Явж байна те. За энэ удаа ч гэсэн бид нэр NZD-ийн мэдээ бидний талд байна залуусаа. За ер нь бол дээшээгээ маш сайхан хөдөлгөөн бол явсан залуусаа. За ямар ч сан баг зэргийн хоолтлын залуусаа. Тэгээд та бүхэн бас эрсдлийн менежментийг сайн бодоорой гэдгийг хэлж байгаа шүү залуусаа. Яя. Уу. Гоё биш дээ. Nice. Ай. За баг зэргийн хоолтолч идэх үү? Хоолт guys. 50 pip. Ап. Баг зэргийн хоолтлыг guys. Хоолтлий 60 pip. Хоолтлий. Nice. Хоолтлий. Хоолтлий. За guys, хоолтлий. Close. Одоо close хийчи одоо close. Бүгд close. Guys, close. Woo! Nice. Oh my god, fuck. Yo. Бурхан минь. Гой. Яагаад би сая хаалгасан бэ гэхээр энэ барьчихгүй энэ хүртэл харсан байхгүй энэ. Хамгийн энэ ойрын нөгөө хүчтэй спорт учраас гаргацсан штэ. Гаргасан байгаа шүү. Би бол гаргасан. Яа хэдүүлээ NZD-ийн мэдэн дээр би бүр NZD-ийн мэдэн дээр ганц ч алдагдлгүй амар олон жил явж штэ. Бурхан минь яа. Энэ угаасаа тэгээд гоё штэ guys. NZD-д хайртай шүү. NZD-ийн хосолтой хайртай шүү. Хай. Миний одоо ганц ашиг хийдэг хослын нэг шүү дээ NZD чи. Хаасан ямар ч хаасан шүү. Хаасан байгаа. Амар өслөө шүү дээ. Бараг одоо нэлээд өндөр пип авч штэ. Яа энэ хараа. Евро NZD яг бидний бараг харсан цэг рүү хүрж байна те. Яа. Гоё штэ залуусаа. За ямар ч ингэж бид нэр хаацсан штэ. Хаасан гэж зөндөө хэлээд байгаа штэ. Хаацсан. Йоо NZD-ийн хосол нэр гоё шүү золоосаа ингэж. Яагаад тэгж их таагаад байгаа юм би хэлээд байгаа чи хоолдлоод бүгд хамт хаах хэрэгтэй байсан байхгүй. Хааштай нэг тал руу хөдөлгөөн явж байгаа юм чи яахгүй штэ эн чи савхгүй штэ эн чи нөгөө тал руугаа. Хилээд хоолт хилээд байгаа чи одоо хаацсан байх юм бүр юу өндөр дээр хаад юм бэ? Тэ found NZD сайн авсан залуусаа энэ дэшегээ гоцоотл татсан. Одоо жоохон барьд сураа. Ашгаа барьд сурж иж амжилтанд хүрнэ штэ. Тэгэхгүй тэгээд нэг 5-10 пип ашгаа 5-10 пипээр аваад тэгээд алдагдлаа 20-30 пипээр хаагаад ивэл тэгээд хэцүү штэ. За залуус ямар ч NZD-ийн мэдээ энэ угаасаа би өчигдрөөс харсан цэг байсан юм уу?
Өчигдрөөс харсан цэгээ тэгээд хараал яваад байсан. 630 болж байна. Nice. За залуусаа тэгээд. За залуусаа тэгээд ямар ч юу яа 10-15-д нөгөө хэдүүлээ одоо нөгөө спин эргүүлж нөгөө азтнаа тодруулна тий бас. Спин эргүүлж азтнаа тодруулах үйл ажиллагаа байгаа штэ бид нарт чинь. CPI чи 11-нд байсан шүү дээ. Маргааш байсан шүү CPI чи. Энэ шүү дээ. Маргааш биш CPI 11-нд. Энэ шүү дээ. Маргаашийн мэдээнд орно шүү дээ. Бид нар чи одоо non farm дээр нөгөө алдагдал хүлээсэн байгаа шүү дээ. Маргаашийн мэдээнд дээр бол орно. Маргаашийн мэдээнд дээр арилжаа хийнэ залуус. За миний хувьд бол нөгөө өчтөр нөгөө нэг $7,000 би нээсэн явж исэн те алтан дээр нөгөө мөр толгой дээр мөргээд орсон. За $7,000-ыг баг $12,000 болгочлоо шүү. Саяны CPI мэдээнд NZD-ийн мэдээнд дээр болохоор found NZD дээр ингээ 11-ээр ороод NZD-US дээр 5-аар ороод тэгээд баг $8,000 ашиг гэсэн. За залуусаа тэгээд ёо хэсэг байжгаад 8.15-д биш 10.15-д хэдүүлээ эргээд уулзцгаая. Түр баяртай.